Өглөөний 6 цаг. Улаанбаатар хотын мянган айлын амьдрал ус байгааг анзааралгүйгээр ус хэрэглэж эхэлдэг. Гэтэл нэг асуулт бий. Нэг өдөр ус байхгүй болвол яах вэ? Сүүлийн 30 жилд Улаанбаатар хотын хүн ам бараг 3 дахин өссөн. Тэр хэрээр үйлдвэрлэл үйлчлэгээд хэлсэн. За тэгвэл Улаанбаатар хотын ирээдүйн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхээр мянганы сорилтын сангийн санхүүжилтээр усны компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын баруун хэсэгт дундны усны шинэ нөхөөсөр буюу ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулсан. За мөн дэвшилтэт технологи бүхий хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг барьж агуулсан юм а. Ингэснээр Улаанбаатар хотын ундны усны их өсвөр жилдээ гэхэд 50 сая метр кубээр нэмэгдэж хаягдал ус эдийн засгийн эргэлтэнд орж мөн жилдээ 12-оос 18 сая метр куб хүний цэвэр усыг бид ирээдүйн хойч үедээ үлдээх боломжтой боллоо. Энэ бол Монгол Эдийн засгийн газар Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан усны компактын хүрээнд хийсэн маш том бүтээн байгуулалтын нэг болох Улаанбаатар хотын ундны усны шинэ их усүр буюу ус гүн цэвэршүүлэх үйлдвэр юм а. За энэ мэт өндөр технологи бүхий бүтээн байгуулалтыг урт хугацаанд дагуулгүй ажиллах нь чухал. Тиймээс усны компактын хүрээнд Улаанбаатар хотын усны тогтвортой байдлыг хангаж чиглэсэн одоо ажил хийжээ. Чадварлаг, мэрэгсэн боловсон хүчин. Ус суугийн удирдах газрын 180 гаруй инженерүүдийг Нидерландын Ван тусраа ажиж 10 удаагийн сургалтаар их сургасан. Үүнтэйгээ мөн зэрэгцээд Нидерландын инженерүүдийг бас Монголд аваачаад Монгол дахь асуудлуудтай танилцуулаад цаашдаа түншлэлийн хөтөлбөр бий болгож байгаа. Тэр түншлэлийн хөтөлбөр гэдэг маань юу вэ гэхээр ирээдүйдээ манай энэ мянган сорилтын сангийн хэрэгжүүлж байгаа төс маань дууссан ч гэсэндээ энэ хоёр байгууллага маань хоорондоо түншлээд харилцан уялдаатай ажиллах боломжийг бүрдүүлж байгаа юм урт хугацааны ач холбогдолтой төсөл. Дэлхийд дээр одоо хамгийн сүүлд одоо бий болсон тоног төхөөрөмж болон технологиг суурьшуулж авч үлдэхийн тулд манай инженерүүдийг бол сүүлийн 2 жил одоо бэлтжиж. За ингэж бэлтжиж хоёр үйлдвэрийг манай одоо Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газарт одоо хүлээлгэн өгөх үйл ажиллагаа нь одоо бий болж байгаа. Усны салбарын үйл ажиллагаа цахимжиж, салбарт Big Data бүрдэж эхэллээ. Мянганы сорилтын сангийн зөвлөх үндэсний технологийн Ast Vision компани e-Water цэгийн цахим мэдээллийн эхний бит системийг хөгжүүлж усны газарт хүлээлгэн өгч үйл ажиллагаанд жигдэрчээ. Бид e-Mongolia гэж мэднэ. Харин та e-Water цэгийн мэнийгээ сонссноо. Би утсан дээрээ e-Water цэгийн мэн аппликейшнийг татсан байна. За энэ аппликейшнээр ороод усны нэгдсэн мэдээллийг авахаас гадна усны зөвшөөрөл, дүгнэлт зэрэг үйлчилгээг маш хэлбэрээр авчиж байна. Иргэд энэ аппликейшнээрээ усныхаа тоолгорын зургийг аваад усны төлбөрөө тооцоолуулж төлдөг болох зэрэгээр мөн л маш хэлбэрхэн үйлчилгээ авдаг болох нэ. Тэгвэл усны мэдээллийн нэгдсэн систем e-Water цэгийн ашиглаж эхэлснээр ямар үр дүн гарч байгаа вэ? Төр хувийн хэвшил, төрийн олон шатны байгууллагууд нэг хэлээр ярьдаг болно гэсэн тоо мэдээллийнхаа хүрээнд энэ нь бол дата мэдээлэл, баримтад суурилсан шийдвэр гаргалт гэдэг рүү нэлээд сайн чиглүүлж өгч байгаа. Улс орны хэмжээнд байж байгаа устай холбоотой бодлогыг урьдчилан төлөвлөх өөрчлөлтүүд нийлүүлсэн захимжуулалтыг хийх боломжтой болсон гэсэн. Хаягдал ус хяналтанд орлоо. Монголын мянганы сорилтын сангийн усны компактын хүрээнд хийсэн нэг чухал ажил нь Улаанбаатарт бохирдол ихтэй хаягдал ус гаргаж байгаа үйлдвэрүүдийг дэргэдээ урьдчилан цэвэрлэх байгууламж барихад зөвлөн дэмжих. Үр дүнд нь өнөөдөр Улаанбаатар хотод 40-од үйлдвэр аж ахуй нэгж дэргэдээ урьдчилан цэвэрлэх байгууламж бариад байна. За харьсэрч байт юм уу, ноос ноолорч байт юм уу, ямар нэг хүнсний үйлдвэрүүд ямар шат амжилттай цэвэрлэх хооронд барихаа гэдгийг мэддэг байсан. Энэ төслийн хүрээнд бүх үйлдвэрт зориулсан ийм хүчин чадалтай, ийм шат амжилттай, ийм цэвэрлэх хооронд байгаад болохомаа гэсэн бүх гарын авлага зураг төслийг гаргаад өгчихсөн. Сүүлийн 3-4 жил болоод энэ үйлдвэрийн бохирдлыг бууруулах тал дээр сургууль сурчлагын бүхэл ажил хийж байна л да. Түүнчлэн үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг шинжлэх нь ч чухал байлаа. Энэ хүрээнд үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг шинжлэх тусгайлсан лабораторийг ус сувгийн удирдах газрын дэргэд байгуулж усны төв лабораторийн чадварыг нэмэгдүүлжээ.
За үр дүнд нь болохоор ус өгийн удирдах газрын тухайд бол жилдээ 6,000-аас 8,000 орчим сорьц шинжлэх ийм хүчин чадал бүхий лаборатори шинээр байгуулагдаж байгаа. Өмнө нь ерөөсөө Монгол улсын хэмжээнд байгаагүй яг үйлдвэрийн хаягдал усыг шинжлэх ийм салбар лаборатори шинээр байгуулсан. Тэгэхээр дотоод хяналтаа сайжирч байгаа гэсэн үг. Дээрээс нь үйлдвэрүүдээс гарч байгаа энэ хаягдал ус маань ариутгах татварагт нийлүүлэгдэхдээ ямар стандарт шаардлагыг хангасан байх ёстой юм. Ингэж хангаж чадж гинөө гэдэг дээр нь ус өгийн удирдах газар хяналтаа хийх боломж хүртэж байгаа. Усны тогтвортой айдлын төслийн санхүүжилтээр манайх ICP-өөс гэсэн бас элемент тодорхойлдог багш толсон. Тэр энэ багчаар бол стандартаас заасан 30 үзүүлэлтээс 28 үзүүлэлтийг үүсгэх боломжтой. Өөрөөр хэлбэл хүчин чадал бас нэмэгдсэн байгаа. Ус түгээх байрууд автоматчлаа. Өмнө нь энэ ходог өглөөний 8 цагаас оройн 20 цаг хүртэл ажилладаг байсан. Мөн энэ ходогт хүн ажилладаг байв. Харин одоо энэ ходог буюу ус түгээх байр бүрэн автоматжиж 24 цагийн ажиллагаатай боллоо. Иргэд ийм картыг уншуулад нэг коноф дараад л усаа хизээдч авчиж болж байна. За яг ийм 180 ходгийг нийслэлийн 6 дүүрэгт бий болгожээ. Үүнийг Мягны сорилтын сангийн усны компактын хүрээнд хийсэн байна. Цаг зав мото оройд ирсэн хүмүүс л усгүй байх тийм хүндрэлүүд зөндөө байсан. Одоо ийм ходогтой болсноосоо хойш бол хүмүүс чирэгдэлгүй амар болчиход байна. Энэ автомат ходог бол өшөө олон байх юм бол хөл хүмүүс амар байх бах. За гэр хол ус түгэх байрууд ингээ хүмүүс мэдэх бол барилга байгууламж нь бол зарим нь нэлээд хуучны ийм байна. Гэтэл жишээ нь энэ хуучин барилга байгууламж дээр шинэ дэвшилтэд үйлдвэрлэлийн шаардлага хангасан тоногт хөөрөмжүүдийг суйрлуулахад нэлээд ингээд хүндрэл гарч ирсэн. Тэгээ энэ бүх ажлыг бол Монгол инженеруудын урахаанаар усуугийнхаа инженеруудынхаа мөн дэмжлэгтэйгээр бид ингээ амжилттай хэрэгжүүлээд хүлээлгэж өгөөд одоо иргэд маань үр шимийг хүртээд явж байгаа. Усны салбар зардлаа нөхөж тогтвортой байх нь чухал. Усны салбар өртгөө нөхөх хэмжээнд биш буюу алдагдaltaй ажиллаж ирсэн. Гэхдээ усыг тасалдаггүй. Харин энэ салбарт цаашид өртгөө нөхөх урт хугацааны төлөвлөгөө шаардлагатай болсон юм. Тэгвэл усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд 2026-аас 2032 онд хэрэгжүүлэх зардал нөхөх тогтвортой байдлын төлөвлөгөөг боловсруулж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгчээ. Эцсийн үр дүндээ усны үйлчилгээний салбар маань 2032 он гэхэд зардлаа бүрэн нөхдөг, санхүүгийн алдагдaltaгүй салбар болж хувирах ёстой. Нөгөө талдаа болохоор иргэд маань усныхаа үн төлбөрөөс айлтгүйгээр өөрийн зохистой хэмжээнд тусаа хэрэглэдэг байх. Ийм л одоо системийг бүрдүүлж байгаа гэсэн үг. Энэ төлөвлөгөө нь усны үн нэмэгдэх үед төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байж болох эмзэг бүлгийн өрхүүдэд чиглэсэн дэмжлэгийн суурийг тавьж өгдөг. Үүнийг хоёр аргаар хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт орлогоос нь хамаарч ус худалдаа авахт нь дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн үндсийг бий болгоно. Хоёрдугаарт хот байгуулалт, барилга, орон сууцны яам нь үндэсний статистикийн хороо болон хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран усны төлбөрийн дэмжлэгийг хэнд яаж олгох аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай юм а. Усаа хайрладаг иргэн. Би нэг видео үзсэн. Ер нь хүмүүс хаягдл усны бохирдлоо нэг үе бодвол их анхаардаг болсон байсан. Бид бүхэн нэг дэлхий дээр амьдарч байгаа. Тиймээс хүн болгон усыг хайрлаж, хамгаалж, их дэлхийгээ хайрлах хэрэгтэй. Энэ мэтээр олон нийт үйлдвэрийн хаягдл усыг урьдчилан цэвэрлэх, усны зохистой хэрэглээ, ус бидэнд ямар үйлчлэгээр, ямар үнээр ирдэг гэх мэт энгийн хэрнээ бидний төдийлөн анзаардаггүй зүйлийн талаар сайн ойлголттой болжээ. Энэ бол усны тогтвортой байдлыг хангах төслийн үйл ажиллагааны хүрээнд олон нийтэд чиглэн хэрэгжүүлсэн аяны тодорхой үр дүн юм. Монголчуудын уламжлалт ойлголтоор бол ус бол чамн эрдэнэ ч гэсэн байгалийн бүтээгдэхүүн үнгүй ирдэг гэдэг ойлголт байдаг. Ер нь бол цаана ямар шуухан өгтөг шингэж, ямар шуухан хүн хүч ажиллаж грантнаас гоождөг юм бэ гэдэг дээр ойлголтын зөрүү бол байсан. Энийг ийм шат амжилгаар яваад таны гэртээ ийм олон хүмүүс цаана ажиллаад ирдэг шүү гэдэг нэг дэвт ойлголтыг зорьсон. Усны тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлэхэд маш олон оролцогч талуудтай хамтран ажилласан бөгөөд 55 гэрээг гадаад дотоодын аж ахуй нэгжүүдтэй байгуулан гүйцэтгэжээ. Мөн худалдан авах ажиллагаанд Английн зөвлөх компани хяналт тавьж хамтран ажилласан байна. Бид нар бол бүх тендер шалгаруулалтыг англи хэл дээр олон улсад одоо нээлттэй тендер байдлаар зохион байгуулдаг. Гэрээг хэрэгжүүлэх явцад бол мэдээж одоо дотоодын компаниудаас өөрийн гэсэн юм чадвар бүрдсэн баха гэж ингэж үзэж байгаа.
And I believe that in future actually the many Миний бодлоор Монголын мянганы сорилтын сантай гэрээ байгуулан ажиллаж буй олон зөвлөх, гүйцэтгэгч дотоодын компаниуд ирээдүйд Монгол улсаас гадна Азийн болон Европын бусад улс орнуудад мөн бүс нутгийн хэмжээнд гэрээ хийн ажиллах чадамжтай болсон. or other countries in this region. Өнөөдөр бид гүний цэвэр усыг хүссэн хэмжээгээр хэрэглэж байна. Харин ирээдүйд бидний хүүхдүүд ямар ус уух вэ гэдэг нь тулгамцсан асуудал байлаа. Тэгвэл Монголын мянганы сорилтын сангаас усыг хамгаалах, усны нөөцийг нэмэгдүүлэх, хаягдал усыг дахин ашиглах чиглэлд хийж байгаа олон ажил нь ирээдүйн бидний усны баталгаа болж байна. Ус бол амьдрал, харин түүнийг хамгаалах нь бидний хамтын хариуцлага юм а. Улаанбаатарчуудаа урт хугацаанд найдвартай усаар хангагдах энэ боломжийг бид нэр 5 жил гаруй хугацаанд ажиллаад бүрдүүлж чадсан гэж бодож байна. Тэгэхээр энэ төслийн үр дүнд бид нар яг эцсийн дүндээ усны баталгаатай унтны усаар хангагдах, ахуй усаар хангагдах ийм нөхцөл бүрдэж байгаа. Салбарт нэлээд ужигдсан байсан одоо шийдэгдээгүй олон асуудлуудын суурьуд нь энэ усны компактын хэрэгжилтийн шатнд тавигдсан. Болцшгүй эрсдэл нэг нь тохиолдсон үедээ яаж ч болохгүй байх байсан энэ эрсдлийг бид нар амдаад за салбарыг бол одоо ингээд маш том эрсдэлд орохоос хамгаалж байна гэсэн. Хамгийн гол үр дүн нь бол усны салбар дээр байгаа маш олон оролцогч талуудыг бүгдийг нэг платформ дээр авчираад бид нар бол бүгдээрээ нэг завин дээр суугаад нэг тийшээ ирээдүрөө хараад явж байгаа гэдэг энэ залуур чиглүүргийн үүргийг гүйцэтгэсэн гэж харж байгаа. I think Улаанбаатар хотын өсөлтийг дэмжихийн тулд усан хангамжийн дэд бүтцэд хийсэн хөрөнгө оруулалт маш чухал гэж би бодож байна. Тиймээс цаашдаа энэ төсөлтэй адил Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанарыг сайжруулах альва төсөл санаачлагыг дэмжих нь зайлшгүй чухал юм. Энэ ажил бол усны салбарын доктортой байдлыг хангах төслийн багийн ажлын үр дүн төдийгүй манай салбарын оролцогч талуудын гэрээт байгууллагуудын маань Монголын мянганы сорилтын сангийн нийт хамт олон. За Америкийн мянганы сорилтын корпорацийн Монгол улсыг хариуцсан баг, суурин төлөөлөгчийн газар гээд бүх талуудын нэг хамтын ажиллагааны үр дүнд бид нар одоо энэ зорилго тавьсан зорилготой цаг хугацаанд нь өөрийнх нь төсөв төртөгт нь багтааж ингээд амжилттай хэрэгжүүлж дуслаа.